Тэгэхээр өнөөдрийн энэ үйл ажиллагааг бас Монгол Улсын засгийн газраас төрийн өмчийнхөө бодлого зохицуулалтын газарт өөрөг чиглэл болгосны дагуу зохион байгуулж байгаа гэдгийг бас та бүхэнд юуны өмнө дуулгая. Гэхдээ өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол баяр ёслолын үйл ажиллагаа биш ээ гэдгийг бас та бүхэнд хэлэх нь зүйтэй байхаа гэж ингэж бодож байна. Төрийн өмчийн болоо төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж компаниудын үйл ажиллагаа далд байдаг, худалдаа авалт олон түмэнд нээлттэй бус байдаг, хүнд суртал ихтэй байдаг гэсэн ийм олон шүүмжлэлүүд бол манай ард иргэдийн дунд байдаг. Тэгвэл энэ удаагийн өдөрлөгийн үйл ажиллагаагаар бид нар энэ төрийн өмчийн болоо төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж компаниудынхаа үйл ажиллагааг нээлттэй болгох эхлэл суурийг тавих ёстой гэж ингэж үзэж байгаа. Өнөөдрийн энэ өдөрлөгийн үйл ажиллагаанаас гарсан үр дүнг сарын дараа бас нэм осор дарга засгийн газрын хуралдаанд танилцуулж олон нийтэд бас нээлттэй ил тод мэдээллийг би бас танд үүрэг болгож байна. Цаашдаа Монгол үйл ажиллагаа явуулж байгаа энэ төрийн өмчийн компаниуд маань ард иргэдийнхээ Монголынхаа аж ахуй нэгж байгууллагуудын үндэсний үйлдвэрлэгч нарын иргэдийн бараа материалыг худалдан авдаг, иргэдэд аж ахуй нэгж байгууллагуудаа ил тод нээлттэй ийм үйл ажиллагаа явуулдаг менежментийг бол хэрэгжүүлж явах ёстой. Хүмүүс ярьдаг төр муу менежер гэж. Би бас энэтэй санал нийлдэг. Яагаад муу менежер байдгүй гэхээр тэр төрийн өмчийн аж ахуй нэгж байгууллагуудыг удирдах байгаа менежерүүдийн удирдлага, үйл ажиллагаа, авьяас чадвар, мэдлэг боловсроос шалтгаалж ард иргэд төрийг муу менежер гэж үнэлдэг. Тийм учраас төр бол цаашдаа сайн менежер байх ёстой. Сайн менежер байхын тулд төрийн өмчийн аж ахуй нэгжийн захирлууд, удирдлагууд төрийн өмчийн компанийг үр ашигтай ажилуулах ёстой. Үр ашигтай ажилуулахын тулд олон түмэндээ иргэдэд аж ахуй нэгж бизнес эрхлэгчдтэй нээлттэй элдв хангамж эдлээд авахгүй, өндөр цалин аваад авахгүй, аль болох компани үр ашигтай ажилуулахын төлөө хичээн чармаад ажиллах ёстой. Ингэнэч гэж та бүхэн өөрсдөө томилогдсон. Энэ шаардлагыг Монгол Улсын засгийн газраас холбогдох яам агентлагуудаас та бүхэнд тавьж ажиллана гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Энэ боломжийг би бас хувийнхаа хэвшлийнхнийг ашиглаасаа гэж хүсэж байгаа. Цаашдаа бол нэг дор ингэж бүгдийг цуглуулад нэгдсэн байдлаар өдөрлөг хэлбэрээр үйл ажиллагааг зохион байгуулахтай гол нь биш. Аж ахуй нэгж байгууллага болгон өөрсдийнхөө үйл ажиллагааг иргэд олон түмэндээ нээлттэй байлгаж, худалдан авалтаа нээлттэй зарлаж, тэр битгий сонгон шалгаруулалтаа хүртэл яаж шалгаруулснаа иргэд олон түмэндээ нээлттэй тайлгнадаг байх хэрэгтэй. Ингэж байж та бүхэн өнөөдөр төр сайн менежер байсан шүү гэдэг энэ ард түмнийхээ итгэлийг хүлээх бололцоог бүрдүүлж авна. Тийм учраас өнөөдөр энд төрийн өмчийн сая нэм осор дарга хэллээ. Төрийн өмчийн болоо төрийн өмчийн оролцоотой 80 гаруй аж ахуй нэгж байгууллагууд энэ үйл ажиллагаанд ирж оролцож байгаа гэж. Энэ бол төрийн өмчийн байгууллагуудыг эхний алхмыг нээлттэй цаашдаа нээлттэй ажиллах эхний алхмыг тавьж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Монголчууд бид нар нэг удаагийн шин чанартай ширээний ард суугаад гой сайхан нэрээр нэрлээд олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Харамсалтай нь тэндээс үр дүн гарсан уу үгүй юу гэдгийг тодорхойлоход хэцүү. Үр дүн гарахгүй байна гэдгийг ард түмэн шүүмжилдэг. Тийм учраас өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол үр дүнгүй үйл ажиллагаа байлгахгүй төлөө энийг хариуцж байгаа яам агентлаг, төрийн албан агчид мөн төрийн болоод орон нутгийн өмчийн удирдлагууд бүгд хичээн чармааж ажиллах хэрэгтэй гэдгийг та бүхэндээ би сануулж хэлхийг хүсэж байна. Монгол Улсын засгийн газар болоод төрийн албан хаагч нар, төрийн агентлагууд, яамдууд боломж болгоныг ашиглахын төлөө өнөөдөр ажиллаж байна. Монгол Улсын маань эдийн засаг амаргүй байна. Тийм учраас өнөөдрийн энэ боломжийг ч гэсэн би бас хувийн хвшлийнхээ аж ахуй нэгж байгууллага иргэдийг бололцооныхоо хэрээр та бүгдийг би ашиглаасаа гэж хүсэх байна. Ингээ та бүгдийн маань ашиг орлого улам их хариуцахын үлцгээтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.